Монгол улсын их хурал гэж ямар байгууллага вэ? Бидний амьдардаг гэр бүл, сургуультай холбоотой маш олон асуудал өдөр тутамд тулгарч байдаг. Эдгээр асуудлыг бид гэр бүлээрээ ангиараа ярилцаж шийдвэр гаргадаг шүү дээ. Ард түмний төлөөлөл болон сонгогдсон гишүүдээс бүрдэж улс орны хамгийн чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэг байгууллагыг парламент гэнэ. Харин манай улсын парламентыг улсын их хурал гэж нэрлэдэг. Улсын их хурал нь нэг танхимтай 126 гишүүнтэй бөгөөд улсын их хурлын гишүүд 4 жил тутамд сонгогддог. Улсын их хурлын 126 гишүүнийг сонгох сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын их хурлын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцвүүлэн төлөөлөх аргаар сонгоно. Монгол улсын их хурал юу хийдэг вэ? Тэд ард түмнийг төлөөлдөг, хууль баталдаг, улсын төсөв баталдаг, төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлдог, баталсан хуулиа хэрхэн хэрэгжиж байгааг хяналт тавьдаг. Анх 1295 онд Англи улсад парламент үүссэн гэж үздэг. Харин манай улсын парламент хэзээ байгуулагдсан бол 1206 онд Чингис хааныг хамаг Монголын хаанаар өргөмжлөхөд Монгол овг, аймагуд, язгууртнууд цуглан их хуралдайг хийж шийдвэрлэж байсан нь анхны хурлын хэлбэр юм. Үүнээс хойш манай улсын түүхэнд улсын дээд, доод хурал, улсын бага хурал, ардын их хурал зэрэг нэртэй хурлууд байв. Харин одоогийн үйл ажиллагаа явуулж буй байнгын ажиллагаатай парламент буюу Монгол улсын их хурал 1992 онд шинэ үндсэн хуулийг баталснаар байгуулагдаж байсан.